Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа. Энэ удаагийн дугаартаа Улаанбаатарын загварын 7 хоногийн талаар илүү төлөв ярилцъя гэж бодлоо. Анх Улаанбаатарын загварын 7 хоног хэдэн оноос эхэлж зохиогдож эхэлсэн бэ? Энэ их сайхан дурсамжтай юм байна. Сургуулийнхаа 10 жилийн явгаар анх удаа Улаанбаатарын загварын 7 хоног зохиосон юм шүү дээ. Тэгэхээр манай сургууль чи 93 онд байгуулагдсан гэхээр энэ 2003 онд гэж таарах юм. Тэгэхээр яагаад зохиосон бэ гэсэн асуулт гарч ирж шүү дээ. Тэгэхээр маш том тийм шалтгаан байсан. 2001 он манай сургуулийн түүхэнд бас их одоо дурсгалтай жил байлаа л да. Манайх Францын Fashion TV-д талын чим гэдэг гоё коллекц бичүүлсэн. Мөн дараа нь 2001 оны 100 шиг санаж байна. Лондонд очиж хувцсны загварын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг 1100 компани үзэсгэлэнд оролцсон юм. Тэгээд тэр үед болохоор Лондонд Fashion Week явжсэн. Тэр манайх 40 гоёлын даашинсны жижиг коллекцаар оролцсон. Тэгэнгүүт надад одоо их сайхан сэтгэл төрж байсан тэр асар одоо загварын ертөнцийн цөм цөөлсөн байсан. Өнөөдөр би номноос харж байсан. Гэтэл бол яг дэрэгд нь очиод байж байсан. London Fashion Week гэдэг чинь маш өргөн хүрээтэй арга хэмжээ зохиогддог. Тавтам гол загварын үзүүлбэрүүдийн хажуугаар маш олон тойрсон олон загварын үзүүлбэр зэрэг явж байна. Тэгээд манай загварын үзүүлбэрийг одоо нэр хүндтэй хүмүүс үзээд Монголд өчшин гоёлын ийм гоё даашин цэг тийм үг гэж маш их гайхажсэн. Тэгээд би энэ гайхаад байх зүйл шээ бид нар энэ тойлон хийж чадна. Энийг одоо хүмүүст үзүүлэх хэрэгтэй юм байна гэсэн нэг бодол төрлөө л дээ. Тэгээд сургуулийн одоо 10 жилийн 2003 онд 2 жилийн дараа нь болсон. Тэгээд яг одоо энд зориулж бид нар загварын 7 хоног хийх хэрэгтэй юм байна гэж бид нар одоо хоорондоо ярилцаад бүтэн 2 жил маш сайн болсон. За ингээд бэлдэж байгаад 2003 оны 11 сард сургуулийнхаа яг 10 жилийн агаар Чингис зочд буудалд анх удаа UB Fashion Week гэж зохиожилаа. Тэгээд их одоо сэтгэл хөдлөж исэн хүмүүс хэр хүлээж авах вэ? Загварын уламжлал гэж одоо юм байна. Энэ манайд бас төдийлөн их өндөр түвшин байгаагүй шүү дээ. Тэгэхээр нэг хэр хүлээж авах бүтэн 7 хоногийн туршид загварын үзүүлбэр хийгээд бол их ачаал байсан шүү. Тэгээд дараа нь одоо бодож явах нь хүмүүс бас тодорхой хэмжээгээр Монгол хүмүүс чи их тийм гадаад дотоод их явдаг Европ сэтгэлгээтэй хүмүүс маш их Европ боловсролтой хүмүүс их. Тэд болохоор загварын энэ урлагийг Европт үзүүлж байгаа шиг адилхан төвшөнд хүлээж авч ирсэн. Тэгээд надад бол их урам одоо өгсөн гэж ойлгодог. Тэгэхээр анхны загварын шоу бүр 2 жилийн хугацаанд бэлтжиж ирсэн гэж байна. Тухайн үед бол загварын 7 хоног гэж Монгол зохион байгуулагч яг та анхны тэр загварын 7 хоногийг зохион байгуулсан сэтгэлээсээ бидэнтэй хуваалцаач. Сэтгэл ер нь бол жоохон төгшөр байсан шүү. Ямар төгшөр байсан бэ гэхээр зэрэг 7 хоногийн програмаа гаргачаад тэгээд уран бүтээл бол маш их байсан шүү дээ. Үнэхээр их уран бүтээл хийсэн байсан. Тэгээд тэр туршлага дээрээ тулгуурлаад 7 хоногийн програм зохиохгүй юу. Тэрэн донд жижиг хар плац гэсэн нэртэй Coco Chanel Black Dress гэсэн ийм одоо үзүүлбэр хийчихэд тэр чигээрээ сургуульдаа яраа. Хэрвээ чи дизайнер болоод өөрийн нэрийн хуудас суулсан жижиг хар плацыг хийх хэрэгтэй гэсэн чигдээгүй дүрэн байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг бүх хүнд энийг маш сайтруу хууж, таниулж тэгээд хичнээн хэсгээс хэдэн зуун эскиз гарсан. Тэрний дагуу барьж аваад цөмөрөө өстой өөрийнхөө хонгийн дуу гэдэг шиг тэр жижиг хар пласттай хийсэн тийм. Энэ бол коллекц биш шүү дээ. Зүгээр жижиг хар пластны үзүүлбэр. Тэгээ хүмүүс яаж хүлээж авах вэ? Бараг 100 гаруй жижиг хар пласт яваалаа гэдэг л одоо янз янзын юм санаа зовно шүү дээ. Гэтэл хүмүүс маш сонирхож хүлээж авч ирсэн. Үнэхээр Coco Chanel-ийн гаргаж ирсэн энэ хувцсны төрөл бол ямар их хэрэгцээтэй, ямар их одоо хүмүүсийн хүссэн хүлээдэг шаардлагатай энэ хувцсны төрлөө гэдэг нь давуу одоо ихэндээ дахин мэдэрсэн гэж хэлж байна. Тийм учраас бүхэлдээ өөрийнхөө дизайнер дуур чадварыг маш одоо тодорхой харж авсан, бахархсан гэдгээр өшөө цаашдаа юу хийхийг улам их тодорхой мэдж авсан гэж хэлж байна. Ийм л одоо сэтгэл хэлсэн байна да. Гайхалтай. Тэгэхээр миний бодлоор бол урлах хэдэм Улаанбаатарын загварын 7 хоногт оролцсон гэдэг бол одоо дизайнеруудын хувьд нэр хүндээ хэрэг байдаг болов уу? Тэгэхээр Улаанбаатарын загварын 7 хоногт оролцох дизайнеруудад яг ямар шаардлага тавигддаг вэ? Шаардлага гэхээс илүү тийм шалгуур гэхээс илүү ер нь бол бүрэн хэмжээний улирлын том коллекц хийнэ гэдэг бол дизайнераас маш том мэргэжлийн ур чадвар шаардах нь зүүн хэрэг. Тэгэхээр зэрэг урд өмнө ерөөсө бүрэн хэмжээний коллекц хийж ирсэн үгүй юу? Мөн одоо энэ хэмжээний бүтээлийг танилцуулж дараагийн улирлын загварын хандлагыг
тодорхойлох хуйцаар хэмжээний юм хийхэд бол хүн мэрэгжлийн маш өндөр боловсрол эзэмсэн байх хэрэгтэй. А зүгээр одоо нэг сайн дурууран сайхан ч юм уу гадаад дотоодод одоо гал ушуу нэмэх идэхээс эдхийн зэрэгцээг нэг 2 жилийн ч юм курсны хальтмал цугаад ирсэн хүн төрөл хийж чадахгүй. Түүний бүтээлийг харахад бол энэ цэгцтэй коллекц бол харагддаг шүү дээ. Тэгэхээр зэрэг миний саяны хэлсэн шаардлагынхангаад дизайнерын хувьд өөрийн гэсэн тооцсон стил хэл хүүхтэй хэмэд мэрэгжлийн хувьд хэл хүүхтэй ийм дизайнер байх юм бол манай загварын 7 хоногт бол оролцох бүрэн боломжтой шүү дээ. Улаанбаатарын загварын 7 хоногт гэдэг бол маш том баяр болдог. Нэг талаараа тэргээр бас их хөрөнгө мөнгө тий хүч хөдөлмөр зарагдана. Тэгэхээр Улаанбаатарын загварын 7 хоног яг нийгмийн ямар ач холбогдолтой болдог гэж та үздэг вэ? За маш чухал асуудал байна. Тэгэхээр зэрэг загварын 7 хоногийг бол соёлт орнууд цөмцөхөд. А тэр бол тухайн улсын үйлдвэрлэлийн хөгжлийг харуулдаг. Нөгөө талаар тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн аж төрх ёсны ерөнхий соёлыг харуулдаг. Үргэлжлүүлээд энэ хувцсны соёл гэдэг бол тухайн улс үндэстний бахархал болдог. Ийм зүйл юм байна. Тийм учраас дэлхийн соёлт орны жишгээр гэж бид байн ярьдаг. Дэлхийн соёлт орны жишгээр Улаанбаатарын загварын 7 хоног Монгол зохиогдоод дараа 10 жил болсон байна. Үүгээрээ бахарх хэвээр. Тийм учраас энэ Улаанбаатар улсын нийслэл Улаанбаатараар нэрийдсэн энэ том загварын үзүүлбэр гэдэг бол загварын арга хэмжээ гэдэг бол Монгол хүн болгоны бахархал. Энэ чинээс үйлдвэрлэж байгаа хүмүүс шин санаа оноо олж авдаг ийм том баяр. Мэргэжлийн хүмүүс уулзаж санал бодлоо солилцдог бас нэгэн ийм том чухал үйл ажиллагаа гэж бид давхар ойлгодог шүү. Энэ удаагийн загварын 7 хоног одоо яг хизээ болох вэ? Одоо ямар онцлогтойгоор зохион байгуулагдж байгаа? Тийм. Одоо манай сургууль 20 жилийн болно. 11 сард. Бид нар 11 сарын 11-ээс 17-ны дуустал Улаанбаатарын загварын 7 хоног 2013 зохион. Тэгэхээр зэрэг 2014 оны хавар зууны коллекцууд олон түмэнд одоо төлөвлөх юм одоо ёстой. Нөгөө талаар болохоор сургуулийн 20 жилийн өмнө болж байгаа учраас бид сургуулийнхаа алтан фондны үзүүлбэрээс гаргана. Мөн одоо New Generation гэдэг одоо залуу халаа, залуу одоо үе энийг одоо бид нар тосч бас замыг бэлдэж өгсөй шүү дээ. Тэгэхээр зэрэг манай олон авийн яслыгийн залуу дизайнерууд өөрсдийнхээ мини коллекцуудаар нэг өдөр бидэнд одоо бас бэлэг барих хэрэгтэй. Маш сайн бэлдэж байгаа. Манай сургуульд өгсөн сайн дизайнерууд бүрэн хэмжээний коллекцаар оролцож байна. Тэгээд хамгийн гол нь болохоор бид манай шилдэг 2 дизайнер гутал арьс эдлийн мөн хувцсны 2 дизайнер мэргэжлийн одоо өндөр түвшинд өчнөө 10 хэдэн коллекц хийсэн одоо манай тэргүүлэх дизайнерууд улирлын шинж чанартай коллекцуудаа олон том танилцуулна. Тэгээд бид нар төгсгөлд нь улаан даашинс бүсгүй гэдэг том үзүүлэлт одоо хаах бодолтой байгаа. Энэ бол манай сургуулийн GT загварын төвчөөний нийгмийн хариуцлагатай байгууллага гэдгээр нотолсон маш том үйл явдал болно гэж бодож байгаа. Олонний танил урлаг соёлын зүтгэлтнүүд улс төрийн зүтгэлтнүүд зөмөр улаан пласттай даашинстай гарч энэ одоо загварын урлагийг олон түмэнд төлөөлөх, ойлгуулах тал дээр өөрийнхөө хүчин зүтгэлийг одоо гаргах байх гэж найдаж байгаа. Тэгээд үүний үр дүнд босгосон тодорхой хэмжээний мөнгөөр бид зүрх судасны өвчтөй хүмүүст танд босгох хэрэгтэй. Тийм учраас бид одоо энэ жил 2 дахь том ажлаа зохиох нь шүү дээ танд. Бид тэр өнцгтэй хүмүүс зориулсан одоо том wheelchair fashion show зохиосон. Тийм маш амжилттай болсон. Сайхан арга хэмжээ болсон. За одоо бол бид нар зүрх судасны өвчтөй хүмүүс зориулсан юм хэмжээний маш том тоглолт хийх юм бодолтой байна. Тэгэхээр энэ бол манай загварын 7 хоногийн онцлог байна. Тэгэхээр дизайнеруудын уран бүтээлийг гайхалтай болдог. Тэгэхээр уран бүтээлийг амилуулахын тулд зайлшгүй одоо чухал анхаарах ёстой зүйл бол тайзал. Тэгэхээр тайзлын талаа та бас их сонирхолтой асуудал байна тий. Ерөөсөө дизайнер чөлөөлийн коллекц одоо гаргахдаа өөрөө загварын одоо ерөнхий шугамыг тодорхойлоод стил дүр төрх нь ямар байх вэ? Ямар тайзан дээр явуулах вэ? Ямар нүүр бодолд үс засал байх вэ? Зөв тодорхойлж байгаа шүү. Үнэхээр тайз засал их чухал шүү. Тийм учраас манай сургуулийн интерьер архитектурын тимийн багш нар бүх нийт дизайнерууд энэ тайзны засал дээр тухайн коллекцаа танилцуулах байгаа дизайнерийнхаа санааны дагуу маш уран сайхан шийдлүүд гаргадаг. Тийм учраас бид одоо гар хуруугаар янз янзын юмнууд хийдэг, архитектурын баг босгомжуудыг ч бас хийдэг. Сүүлийн үед болохоор зэрэг одоо Монголын хамгийн том дэлгэцийг одоо ашиглаж бид нар тэнд зохиомжуудаа харуулж тухайн тайзан дээр явж байгаа загварын үзүүлбэрийг утга санааг дэмжсэн, илэрхийлсэн ийм одоо миний кинонууд хийдэг шүү дээ. Тэгэхээр чинь манай бас том анимашны энэ бүтээлүүд бол манай архитектур интерьерийнхний бас их Улаанбаатарын загварын 7 хоногт оролцох их том шалтгаан шаардлага болдог шүү дээ. Тэгэхээр энэ тайз сайн байж байгаа дизайнерын сайхан бүтээлийг олон түмэнд хүргэнэ гэдэг бол
уулаас сансан нэгдсэн нэг тийм бодолцоо ингэдэгдэж явах хэрэгтэй. Энэ бол манай сургуулийн олон одоо уран бүтээлийн салбарууд их сайн хийдэг. За ингээд маш их баярлалаа. Та бүхний уран бүтээлд цааш нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Бүтээл нь амжилттай юу? Сайн байна. Танд ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Бид хоёр харин өмнөх нэвтрүүлэг дээр ярьсныхаа дагуу, суурьхаа дагуу одоо үлгэрээ эсгчээд яг жинхэнэ материал дээр эсгчээд одоо фермерка өмсөж байна. Ер нь бол тухайн авч маань захиалагчаа бид яг таарсан байханд бол фермеркийг бол зайлшгүй өмсөх шаардлагатай. Тэгэхээр фермеркэн дээр бол одоо ээлжтэй гаргасан алдаануудаа засаад яг суурьны одоо эцсийн гүйцэтгэл оюутлыг хийхэд бэлэн болгоно гэсэн үг юм байна шүү дээ. За ингээд бүгдээ номынхаа ажилтай танилцахад ирсэн байна. Төрийгээ бэлэн болгоод ар сур юугаа зүүзаагаа дүнгийн оёод бэлэн болгочлоо. Тэгээд одоо болохоор төрөндөө толгоогоо бэлтгэхийн тулд оёлын цалбарлогоо дүнгийн хийгээд дууслаа. Одоо энийг төрөн дээр холбож хавсарч наагаад тэгээд төрийгээ ойж бэлэн болгоно. Оёл гэсэн нь хит энгийн байна. Тэгээд тийм болохоор өөр юм олон дагуух туртай гэсэн. Тийм болохоор энэ дөрөв шиг олмыг ингээд хийхэр болоод скизэн дээр ингээд нэмсэн байгаа. Бүтээл нь ямар хувьцаа явж байна? Бүтээл маань ерөөхдөө бол дуусах шидэндээ явж байна. Би одоо ингээ гадууруулаа хайчлаад бэлдэж байна. Тэгээд ерөөхдөө гутал маань татаад яг бэлэн болцсон байгаа. Дүүр хэмжинтрийг наагаад. Тэгээд одоо яг бэлэнсэн гадууруулаа одоо гадууруулаа өрнө. Тэгээд ингээ наахна штэ. Бэлэн болгож ингэж наагаад. Тэгээд готлаа одоо өсгийгээ тааруулаад. Тэгээ ерөөхдөө хэвлэрээс суглаад гутал маань бэлэн болоход маш төгсөн байна. Одоо өсгий уул хоёрыг бүхлээл одоо болчихоо юм тий. Тийм урилгааны дамжлага ажиллабар яг үлдээд байна л да. Одоогоор л одоо үргэлгээ хийдэг нь одоо ямар ч юм бол үргэлгийн хийн гэдэг бол одоо үргэлгийн машинда жигдхэн цэвэрхэн байх үзнээс ингэж үрдэг байгаа. Гадууруулыг ч гэсэн бүрзээл гэж үрнэ. Бүрзээл гэж үрдэг нь юуныхөө гэхээр цавуу сайн шингээх чадвартай болно. Дээрээс наалдах чадвар нь өндөрсдөг байгаа. За. Миний хувьд энэ готлол үнэхээр гайхалтай харагдаж байна л да. За, Оюкагийн готлол ер нь баг бэлэн болж байгаа юм байна. Гутал нь хэр таалагдж байгаа вэ? Гутал үнэхээр их таалагдж байгаа. Яг миний хүссэн гутал бэлэн болж байна ингээд. Тэгэхээр одоо номогийн маань жакет юу болж байна? Аль шатанд авч байгаа вэ? Намайг маань жакетны хувьд бол ер нь бол их бэн босоод бэлэн болцсон байна. Ер нь бол карман, халаас одоо энэ тоног, энэ одоо чимэрлийн цацаг гэдээ бүгдээрээ бэлэн болцсон. Одоо ер нь бол ханцуу зах залах болсон. За. Ер нь бас л дуусах шатанд авч байгаа юм байна шүү дээ, тий? Ер нь дуусах шатанд орсон. Наад энэ артлын цацаг бас их таалагдчихлаа л да. Анхнаасаа эскиз нэм байсан тийм үү? Анхнаасаа скетчний хоёлаа цэцэгтэй гэж яг ярьсан. Скетчний хувьд яг нэг өөрчлөгдөөгүй яг анх ярьсан намайг юм нэр явж байгаа. За одоо ер нь та хоёрын бүтээл ингээд дуусаад дараагийн дугаар ихэд бол бүгд одоо 100% дууссан өмссөн явж байгаа нь гэж ойлгох нь шүү дээ тий. За ингээд хоёр оюутнуудынхаа бүтээлд ингээд амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзцгаая. Сайн байна уу? Одоо бид бүхэн ингээд гутлаарсэд дизайн зохион бүтээлний тэхэмд орж ирээд байна. Оюутнуудаа уулзж байна. Сайн байна өөрийгөө танилцуулаач. Ямар бүтээлээр ажиллаж байгаа вэ? Наваг Хөвлөдрийн Юусэр гэдэг гутлаарсэдлийн дизайны 3 дугаар курс оюутан. Одоо энэ маань болохоор Эрдэнэчийн багшийн загвар дээр одоо ажиллаж байна. Загварын 7 хоног зориулсан. Юуны цахилгаантай цүнхөр одоо эхний хэсэг нь явж байгаа. Ерөнхийдөө одоо дуусах тийш хандсан байна да. Тэгэхээр энэ одоо цүнхнүүд бол надад бас их сонирхолтой санагдаж байна л да. Ерөнхийн ажиллагаа нь яг яаж хийсэн бэ? Одоо ямар зохиомж хэлбэрийн хувьд цүнхэн дээр одоо энэ аксесуарын чимэглэлийн хувьд болохоор хадны сүг зураг болоод Монгол гэрээс санаа авч хийсэн эскизүүд байгаа. Энэ цүнхний зохиомжийг болохоор дуучин нар Америк руу тоглолтоор явахдаа аялын цүнх маягаар томруулж хийлгсэн байна. Багш нарын бүтээлүүд дээр оюутнууд нь орж ажиллахад те хэр их зүйл сурдгуу одоо аппликац хийх бас тийм амаргүй гэж би бодож байна. Тэгээд энэ талаараа бидэнд ярьж өгөөч. Бид нар одоо нэгдүгээр курсээс хойш багш нар маань хажуу заа зөвлөд ерөөхдөө эскизэн дээр ажиллах маягийн практик тэгж явдаг. Тэгээд яхад ерөөхдөө бас арай гайгүй болцсон.
Тэгээ сүүлдэр жил ирчихсэн хичээл хүндэрнүүдээ. Зохион бүтээлд арга ажиллагааны хувьд одоо ямар онцлогтой зөвхөн юм болоо? Одоо манай 2 дугаар курст үеийн цахилгаантай зөвхөн зохион бүтээлд ордог. Тэгээ тэн дээр тулгуурлаад энэ жил энэ цахилгаантай зөвхөн дээр ажилласан. Баярлалаа. Өөрийгөө танилцуулаач. Энэ их сонирхол татгуулах бүтээлүүд байна. Энэ ямар очтой бүтээлүүд байна? Намайг Цэрэн Самуугийн Мэдэгмаа гэдэг. Гутлаарсын эдлийн дизайн зохион бүтээлийн 3 дугаар курсын оюутан. Тэгээ энэ цүнхнүүд маань загварын 7 хоногт хийгдэж байгаа гоёлын цүнхнүүд байгаа. Тэгээд өөр ингэсэн онцлогтой цүнх халган дээр өөр ингэсэн зохиомжтой. Тэгээд яг энэ өнгөний хувьд бас надад бол энэ өнгөнүүдтэйгээ нэлээд тийм уялдсан гоё өнгөнүүд харагдаж байна л арга ажиллагаа нь хүртэл те. энэ сүүлийн хэсэг нь байгаа. Дөрөвдүгээр хэсэг нь болж одоо гарах юм уу те? За баярлалаа. Бид бүхэн коллекцийнхаа 2 дахь хэсгээр хурж ирээд байна. За дизайнер оюутнуудаа уулзч байна. Өөрсдөө танилцуулаач. За минь намайг Хотгоморын төвшин жаргал гэдэг. Гутлаарсын эдлийн 3 дахь курсын оюутан байна. Төв бүтээлүүд маань коллекцийн 2 дахь хэсэг болж гарч байгаа юм те. Тэгэхээр энэ 1-р хэсгээс ямар ялгаатай, ямар онцлогтой байд юм бэ? Тэгээ онцлог нь болохоор бид нэр одоо энэ зохиомжоор илүү одоо цоглог тэгээд орчин үеийн зохиомжоор ялгагдчихж байгаа. Өнгөний хувьд бас айгүй их сонирхол татлаа л да. Яг тэгэхээр хар дээр юм гоё хурц тод өнгө өгсөнд бас надад их гайхалтай санагдаж байна. Тэгээ хар дээр энэ одоо аль янз бүрийн ногоон ингээд ягаан ч юм уу тийм тод өнгөнүүдийг оруулж өгсөн байгаа. Энэнгээрээ илүү тийм залуу орчин үеийн стилийг ингээд тийм дүр төрхийг тусгаж өгсөн байна. Тэгэхээр өнгөний хослол, өнгөний дагнаасыг гаргахын тулд одоо нэг одоо энэ хэсэг дээр одоо ингээ 2-3 арсыг ингээ давхарлаж одоо ойсон юм байна те. Тэгэхээр одоо энийг ингээд ойхоод одоо оюутнуудын одоо ур чадварт мэдээж их нөлөөлдөг баг те. Тэгэхээр багш нарынхаа бүтээлүүдэд орж харилцах та нарын хувьд ямар их одоо ямар суралцах зүйлүүд хэр их гардаг вэ? Багш нартай ер нь туслах хавцтай ойдлын техник ч юм уу тэг янз бүрийн өнгөний сонголт сайтай бас дизайнер болохоор тийм өнгөний мөдрийн цэцэмжид ер нь тэднийг бүгд сурч авдаг. Тийм. Баярлалаа. Тэгэхээр энэ цүнхний одоо зохиомжнуудад бас их өрмөц санагдлаа. Зохиомжны талаар бол энэ одоо нэг ганц бие эмэгтэй тэгээд аз жаргалтай төрхий өнгөөр нь ер нь харагдаж байгаа бах тий. Тэгээд энэ дээр гихт чинь л эрэгтэй эмэгтэй хоёр хүн энэ дээр бас өөр өнгөөр зохиомжлсон. Энэ дээр одоо гурав одоо жоохон хүүхдийн дүүр ч юм уу тий. Энэнгөр болохоор одоо байгаль одоо байгальтай нэгдсэн байгаль чи өөрөө ердөөсөө зохиомж авах юм маш сайн зохиомж олдог болохоор тэгэхээр энэ зохиомжийг хийхэд бол одоо энэ эдгээр одоо зохион бүтээлтүүд нөө те эсгүүр нь тийм жижиг деталууд нь эсгүүрнүүд нь энэ дээрээ зохиомжуудаа болгоод бидний цүнхэн дээр юм ажилдаг. Тэгэхээр цүнхнийхээ зохиомжийг одоо ингээд тус бүр дээр нэг бүрчлэн гаргад юм ба шүү дээ те энэ бүх одоо зохиомж те хэлбэр төрсийг гаргахын тулд энэ эсгүүрийн маш энэ түүхтэй ийм арга ажиллагаа хийх юм байна шүү дээ те. Тэгэхээр одоо хичээл дээр бас энэ хүү одоо зохион бүтээлтийг бас үздэг баг тийм ээ. 3 дугаар курсын бүгдээрээ одоо энэ цүнх хийж байгаа. Ямар одоо цүнх вэ? 3 дугаар курст хийдэг цүнхний онцлог? Хичээлийн программын дагуу одоо тагтай цүнх хийж байгаа. Тийм. 2 дугаар курстээ цахилгаантай цүнх тий хийсэн байна. Тэгэхээр 3 дугаар курстээ одоо тагтай цүнх хийх нь юугаар илүү ялгаатай онцлог гэдэг юм бэ? Одоо бид нэр 3 дугаар курст үзэж байгаа цүнхний зохион бүтээлт нь тагтай цүнх байгаа. Тэгээ энэ цүнхний одоо давуу тал нь гэх юм бол ийм дотроо ийм тасалгаатай. Тэгээд ийм бараг 3 тасалгаатай. Дундаа нэг зайтай ингээд тэгээд энийг нэгтгэж байгаа зүйл нь таг. Тэгээд энэний үүрэлтийн юу займаа. Тэгээд энэ зохион бүтээлтэн дээрээ бид нэр нэлээд ажилласан л та. За баярлалаа. Сайн байна уу Баярмагшаа энэ өдрийн төргий. Сайн байна уу? Чам ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Урлагтмын дээд сургуулийн төгсөд багшаар үлдээд одоо хүртэл багшлаад уран бүтээл хийж байгаа тухай мэднэ. Тийм болохоор үзэгчдээ та өөрийнхөө яг дизайнер болсон тухайгаас ахуулаад өнөр хүртэл ярьж өгөөч. Би ер нь бол хүүхэд байхасаа л зураач болохыг их мөрөөддөгсэн. Тэгээд Монголын хүүхдийн ордонд одоо загвар зохион бүтээгчийн ангид тэгээд суралцж байсан.
Тэгээд ерөнхийдөө тэндээс бас миний одоо дизайнер болох гараа эхэлсэн. Тэгээд урлах эрдэмтэд сургуульд ороод багш нарынхаа ачаар маш олон зүйлийг сурж авсан. Сурж авах хугацаанд өөрийнхөө мэрэгжилд улам хайртай болоод одоо дурласаар агаад одоо л яг миний амьдралын саашгүй нэг хэсэг болсон. Яагаад урлах эрдэмтдийн сургуулийг яасан болсон юм бэ? Ихтэй сургуулиудыг үзэсгэлэн гэж гардаг сургуулийн маань ерөнхий танилцуулга тий гаргасан зургууд маш их таалагдаад ерөөсөө л энэ сургуульд орё гэж шийдсэн. Тэгээд сургуулаа төгсөг багшаар үлдсэн. Мэдээж ингээд зөндөө олон оюутнууд урлагтны төгсөж байгаа. Гэтэ яагаад яг ингээд багшаар үлдсэн бэ? Тэр тухай захирал маань надад яг санал тавьсан. Багшлах гэдэг маань их гоё мэрэгжил тэгээд сургуультай үлдсэн. Дизайнер багш байхад уран бүтээлийн хажуугаар ингээд хүүхдүүд оюутнуудтай харьцаад ингээд багшлаа явахад тэрний яг ямар байдаг вэ? Тэр онцлог юм уу? Зүгээр яг ганцаараа одоо өөрөө уран бүтээлээ хийж явахаас илүү үр дүнтэй. Би ч оюутнуудаас суралцсан, оюутнууд маань ч гэсэн яг надаас суралцсан. Яг би нэгээ илүү хөгжихэд одоо тийм болдгоо. Би тэний нөгөө 2011 оны Улаанбаатар фэшн викт оролцсон загварыг харсан. Айгуу гой санагдсан тэр тухайгаа. За тэгээд тэр бол миний 2 дахь коллекц. Гэхдээ бүрэн хэмжээний анхны коллекц байсан. Тэгээд тэр коллекц ихтэй өөрийгөө маш их дайчилсан. Тэгээд анхны гэдэг утгаараа одоо их сандарч байсан. Яг тухайн одоо коллекц хийхдээ өөрийнхөө сонирхлыг, өөрийнхөө мэдрэмжийг одоо яг өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж хийсэн. Би өөрөө их төв улс үндэстнүүдийн соёлыг их сонирхдаг. Ацтек майчуудын соёл таалагддаг учраас яг тэр үндэстнүүд ерөнхийдөө нэг загварын хэм маяг үзэл бодлыг өөрийн загвартай тусгаж хийх хичээсэн. Этно панк стилийн коллекц байгаа. Би тэр нэг өнгөний бас гарч ирсэн. Тэгэхээр та өнгөнийхэн тухай бас материалын шин чанарын тухай яриад бас сонирхолтой байна. Өнгөний хувьд бол яг этно одоо этник үндэсний гэдэг утгаараа нэлээд гоё байгалийн натурал өнгнүүдээс гадна залуус энэ гоё акцент өгөх үүднээс топ хүчтэй өнгнүүдийг их ашигласан. Материалын одоо шин чанарын хувьд бол төрөл бүрийн шин чанар байна. Тэгээд тухайн яг загвар болгоныхаа онцлогийг гаргахын тулд загвар болгондоо тохирсон шин чанар болох материал байсан. Хэдийн хэрэг хугацаанд хийсэн бэ? Одоо тэр нэлээд олон бүтээл ах шиг байсан. Хичнээн шиг хөвцөөсөн юм. Яг 124 гарах үндсэн 2 хэсэгтэй залуучуудын орчин үеийн загварын одоо шиг хандлагыг харуулсан тийм загварын хэсэг. Нэг голлох загваруудын хувьд гэвэл яг би өөрийнхөө бусдад мэдрүүлэх хүссэн тийм мэдрэмжээ гаргахыг зорьсон. Яагаад гэвэл тэгээд тухайн загварууд маань яг юм байгалийн дөрвөн махбодыг илэрхийлсэн. Байгаль гэдэг бол бид нартэй сашгүй холбоотой шүү дээ. Бид нар өөрсдөө ч гэсэн байгаль хэрэгтэй. Голлох загвар тэрний онцлогийг тухайч за яг голлох загварын хувьд ямар байвал яавал миний коллекц авах санаахгүй гарахтай гэх бодсны эцэст ерөнхий хэлбэрийг ерөнхий санааг зөвлөсөн. Тэгээд өглөө сэрэнгүүт хэмжиж агаад голлох загвараа гаргасан. Миний голлох загвар бол ерөнхийдөө байгалыг төрсөлсөн. Байгалыг илэрхийлж харуулсан зорилготой загвар. Бэрхшээлтэй юм юу гэсэн юм? Мэдээж бэрхшээл. Бэрхшээлтэй бол зөндөө байсан. Тэгээд анхны удаа гэдэг утгаараа цаг хуваарлалт ч юм те ажиллаа одоо баг зэрэг 3 хуваарснаас болоод өөртөө бусдад ингээд жоохон хүндрэл учруулдаг ч юм уу тий. Тэгээд одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэг талаар баяртай гарна, нэг талаар бас их сандарч байсан, төрж байсан ямар болох бол яах бол гэдэг сэтгэл зүйн хувьд гэвэл маш олон юм өөрчлөлт үүсдэг. Дараа нь тайзны ардаас илүүх юм сэтгэл ингээд гоё догтлоод гоё мэдрэмжүүдийг авч ирсэн. Шоуны дараа үнэхээр гоё исэн. Одоо энэ их бүтээлийн арт гарахаар ганцаараа мэдэж хэлэхгүй. Түрүүний одоо дугаарууд гарсан дизайнертэй хэлсэн. Би бол багийн мэдээ тэр тухай. Яг үнэтэй. Мэдээж хэрэг ямар ч ганцаараа агуу зүйлийг бүтээн гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар хамтын хүчээр жинхэнэ агуу зүйлс бүтдэг. Мэдээж хэрэг маш олон хүний хүч хөдөлмөр тий сэтгэлээр одоо гэр бүлийнхэн манд дэмжин захирал маань дэмжин, багш нар маань дэмжин, ангийнхан маань гэх. Тэгээ яг уран бүтээл дээр бол манай ангийн оюутнууд одоо маш их тусалсан. Яг манай ангийн оюутнууд 1-р курстэйсэн цоо шин хүүхдүүд орж ирээд туслаад. Тийм багштай тусалсан, маш сайн тусалсан. Одоо танай ангийнхан чинь тэгэхээр хэдвэр курс болчих чинь гэсэн юм. Одоо манай ангийнхан энэ жил 4-р курс төгсөж байгаа. Тийм. Анги төгсөж байгаа юм шүү дээ, тий. Ямаа багш уран бүтээлийн онгодын тухай эсвэл санааны тухай бүр айгуу гоё
наривчлалтай ярьж өгвөл. Ямар ч уран бүтээл чинь өөрийн гэсэн нэг онгоцтой санаа авдаг, сэтгэлээ хөдлөгдөг ямар нэгэн юм шүтэнтэй зүйлтэй байдаг. Тэгээд миний хувьд гэх юм бол би ер нь байглаас их санаа авах дуртай. Мөн ийм хуучны зураг ч юм уу тэгээд улс үндэстнүүдийн соёл иргэншлийг судлахаар нэг л одоо daarаас ингээ огшин гэдэг чинь яг тэгэл огшиж байгаа юм шиг нэг гоё мэдрэмж төрдөг. Хувц урлагийн тухай болохоор би ингэж боддог гэдэг. Хүмүүс хэрэглээ гэж зарим нь ярьдаг. Зарим нь болохоор үгүй энэ чи урлаг ярьдаг. Та юу гэж боддог вэ? Хувц гэдэг маань өөрөө хэрэглээ шүү дээ. Гэхдээ хувц загвар дизайн болоод ирэхээр энэ нэг урлагийн бас нэг төрөл. Миний бодлоор урлаг гэдэг маань зайлшгүй гоо зүүн үүрэгтэй гоо сайхан бүх зүйлийг илэрхийлдэг байх хэрэгтэй. Дизайнер хүнд бас миний бодлоор маш том боломж өгдөг гэж боддог. Тэр тусмаа хувцсны дизайнер тэр боломж нь юу гэхээр өөрийнхөө хийж байгаа бүтээлээрээ дамжуулаад одоо нийгэмд магадгүй хөв хүнд ч гэсэн тийм ямар нэгэн эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой байдаг гэж боддог. Гэхдээ яг тэрийг зөв ашиглах хэрэгтэй тийм. Дизайнер хүн гэдэг нь өөрөө бас нэг талаараа сэтгэл зүйчтэй, бас маш мэдрэмжтэй, судлаач хүн байдаг учраас тийм. Ер нь бол нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай байдаг гэж боддог. Загвар зохион бүтээгчнэр өөрсдийнхөө одоо бүтээлийг ингээд тайлгнаад тавиад шүү дээ. Загварын шоу гэдэг. Тэр одоо яг яах гэж хэлдэг юм бэ? Магадгүй түрүүний нэмснээр нөгөө нийгэмд ямар нэгэн өөрчлөлт авчрах боломжтой загварын шоу үзүүлбэр хийж ээж бусдад нөлөөлөх. Эцэг хүлээж авч уур амьсгал ямар үг вэ? Ихэнх үзэгчид зөвхөн юм сүртэй зүйлийг их хүлээж авдаг. Мэдээж хэрэг тэр нарийн зүйлийг хардаг үзэгчид байгаа даа. Яг гэхдээ загварыг үзэхдээ тэр нэг гоё нарийн утга санаа зүгээр энгийн зүйлд ч гэсэн маш гайхамшигтай зүйл агуулж яадаг гэдгийг ер нь бол мэдэрч үзэх юм хэрэгтэй гэх. Дизайнерын бүтээлийг үнэлэхэд бас мэдрэмж үсэгтэй. Яа тийм мэдрэмж маш чухал. Одоо ингээд дизайнер болъё гэж сонгосон ингээд түрүүн яг ярьсан л та. Гэтэ бүр ингээд хувь хүн талаасаа зүрх сэтгэлээрээ магадгүй мэдэрсэн тийм. Өөрийнхөө мэргэжлээр дамжуулаад нийгэмд асар том өөрчлөлт хийх хүсдэг. Тэгээд өөрийнхөө мэргэжлийн үн цэнийг гоё эерэг утгаар нь бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Тэгэж одоо мэдэрдэг. Хүмүүс аж аргал бэлгэлдэг. Мэргэжил юм гэж ойлголоо. Тийм болохыг хүсдэг. Үнэхээр сайхан байлаа. За. За намайг Сосрын Баярмаа гэдэг. Би урлах хэмжээний сургууль суралцаж төгсөөд одоо мэргэжлэр энэ 3 дахь ажилдаа ажиллаж байна. За тэгээд энэ болохоор миний яг анхны удаагийн загварын шоу байгаа. UB Fashion-ыг тарж байгаа. За тэгээд ерөнхийдөө сэтгэл бол маш өндөр. Тэгээд маш их догдолж бэлдэж хүлээсэн. Тэгээд ерөнхий одоо бэлтгэл бол нэлээд хангагдаад гүйцэтгэлийн шатанд ороо явж байгаа загварууд маань. Яг энэ UB Fashion-ыг болохоор этно панк стилийн коллекцээр орж байгаа. Миний яг энэ коллекц хийсэн хамгийн гол зорилго маань болохоор орчин үеийн хүмүүс ингээ байгаль гэдэг зүйлийг нэлээд их хэсэг ингээ мартсан шүү дээ, тий. Тэнгүүт байгаль гэдэг юм сайхан зүйлээдээ шүү гэдгийг тодорхой хэмжээгээр хүмүүст мэдрүүлэхийн тулд ерөнхий анх коллекц хийж эхэлсэн. За тэгээд яг үүндээ яг этно гэдэг нь болохоор үндэсний гэсэн үг шүү дээ, тий. Тэнгүүт ацтек мая гэж омог байдаг гэсэн, тий, байдаг. Тэр ацтек маячууд ерөнхийдөө хувцсны өнгө, хэлбэр, силуэт гэх мэт зүйлсүүдээс нь санаа аваад тэгээд орчин үеийн залуучуудын панк стил дээр тэр нөгөө деталь хэсгүүдийг ашиглаж коллекц хийж байгаа. Ойролцоогоор нэг 90 загвар хийн. Тэгээд бас дотроо нэг жижигхан 2 хэсэгтэй. Тэгээд сүүлийн хэсэг нь болохоор хүмүүс зүгээр баг зэрэг гинтэн бэлэг байдлаар үлдээд тэгээд ерөнхийдөө бас нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй хийгдэж байгаа коллекц маань. Тэгээ одоо ерөнхийдөө нэлээд амжилттай явж байна. Байгалаа санаа авсан загварууд маань ерөнхийдөө юм цэцэг навчтай мод урамлаа санаа авсан загвар гараад хамгийн төгсгөлд нь байгаль их гарч ирэх юм. Голлох загвар маань. Тэгээ тэр байгаль их маань тэр байгалыг ургуулж байна, амьлуулж байна гэсэн санаатай тийм коллекц байгаа. Санааг болохоор угаасаа би яг ийм асуудал санаа зовж явдаг л та. Тэгээ байнга ингээл хүмүүс ерөнхийдөө тодорхой хэмжээний штэ бүгдээрээ биш. Ийм ерөнхийдөө жоохон юм дороотлолтой ухамсарын юм жоохон таагүй байдалд орсон. Тэгээд тэр байдлыг анхаарал юм байнга эмзэглэж явдаг гэсэн. Тэгээд яг надад энэ UB Fashion-т орох юм боломж гараад тэгээд би яг хүмүүстэй энэ зүйлийг мэдрүүлэх юмсан гэж хүссэн. Тэгээд тэр хүслийнхаа үндсэн дээр яг энэ коллекцийн санааг бодож алсан. Бас нэлээд удаан хугацаанд бодсон л доо. Бодоол тэгэл боловсруулсаар агаад эцсийн үр дүнг нь яг ингэж гаргасан байна.
Ерөнхийдөө загварын болохоор яг төрөөсөнтэй нэг панк стилийн хувцснуудаар ацтек маягийн тийм бэлэг тэмдгүүдээс санаавч хийсэн. Өнгөний хувьд болохоор этно үндэсний нэг байгалийн өмнүүд байна, саарал, бор, тэгээ цай өмнүүд. Түүнээс гадна маш юм тод гэгээлэг өмнүүд, шар, хүүхүнг, тэгээ байгалийн ягаан, ногоон гэх мэт өмнүүд нэлээд хашгирсан байна. Тэгээд үндэсний хэмнүүд нэлээд байгаа. Энэс өмнө болохоор мини коллекцууд гаргаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг миний загварын ерөнхий сонирхолчийг хандлагалаараа байгаль руу чиглэсэн байдаг. Байнга нөө цэцэг навчнаас санаавсан загварууд их хийдэг. Тийм зүйл биш дуртай. Тэгээд ийм гоо тод байгалийн цэвэр өмнөдөд бас их дуртай учраас загвар болгоноор маань тэр зүйл ингээд тусгагдчихэдэг тодорхой хэмжээгээр. Минийх болохоор юугаар онцлог вэ гэхээр ерөнхийдөө бол бас нэлээд шинэлэг зүйл ихээ зарсан л да. Тэгээд байнга ингээд тавтагдахааргүй бас арай өвмөц зүйл ихээ зарсан. Онцлог нь гэхээр илүү ийм тод өмнүүд, за тэгээд бас джинс материалыг нэлээд хашаасан маа тийм цацаг гэх мэт зүйлсүүд, за тэгээд ерөнхий стил өнгө төрхөөрөө бас тодорхой хэмжээний онцлог гэж чадах байх гэж бодож байна. За аксессуарын хувьд гэхээр бас ерөнхийдөө аксессуар дээр нэлээд гол анхаарсан маш юм аксессуартай. За тэгээд үүнд нь болохоор нөө хүзний зөвлөлтнүүд, тэгээд бугуйвч ийм гэх мэт маш олон аксессуаруудаар загвараа нэлээд тодорхойлохыг зорьсон маа. За тэгээд өс засалт дүүртэрхэн хэрэгээс тодорхой хэмжээний панк стилийг тусгасан. Тэгээд нөө залаатай байгаа тийм ихэнх загварууд маань залаатай. Тэгээд тэр залаа нь болохоор өдөр хийгдсэн. Тэр нь юу илэрхийлж байгаа нөхөр панк стил мөн энэ маань бас нэг баг зэрэг зэрлэг омгийнхны тиймэрхүү шинж төрхийг харуулахыг зорьсон. Бэлэгдэл гэдэг чинь айгүй чухал шүү дээ уус үндэсний. Тэгээд тэр ацтек маячуудын бэлэгдлүүдийг нэлээд судалсан. Тэгээд зарим бэлэгдлийг шууд ингээ хийчихээд тохиромжгүй тэрний бэлэгдлийг судлах гэх мэт тиймэрхүү асуудлууд нэлээд хүндээс. За өнөөдөр ерөнхийдөө панк стилийн хувцснууд байгаа. Тэгээд та бүхэн харж байгаа сормоос нүүр бодол бүгд маш өвөрмөц. Тэгээд этгээд загварын миний хувцснууд ч гэсэн өнөөдрийн ерөнхий хувцснууд ч гэсэн маш этгээд хувцснууд байгаа. Тэгээд ерөнхийдөө дизайнерын маань бас уран сэтгэмж агуулгацсан. Бас их гайхалтай бүтээлүүд явж байна. Тэгээд өнөөдрийн хувьд ч гэсэн бас их чөлөөтэй хурц ийм өдөр болж өнгөрөх юм.
онцлог гэвэл илүү нөгөө өнгө дагсан байгаа. Хот хуурц өнгөнүүд одоо юу гэдэг хувцас нь өөрөө цаанаасаа тийм индиан ч юм уу тийм тод дандаа тийм одоо мат би тод ямар ч тийм гэлтгэр байхгүй. Тийм өнгөөр будаад яг илүү сонирхолтой юм да. Хастагаа илүү дүлгүй. Шууд хувцсныхаа өнгөтэй харьцаж байгаа гэсэн будаг нь шигал гэвэл улаанаар будаад тий. Салхи гэвэл усан цэнхрээр байгаль гэхээр ногоон улаан шараа хослуулаад тийм эгээр ер нь одоо авангард стилтэй юм уу да.